Үг бол нүдэнд харагддаггүй хутга юм. Камергүй ярья ёо. Ноцхон нэрээ. Тий. За шившиг минь ой. Цаан байдгийн шиг хүн байдгийн шиг Шившиг минь. За сайн байна уу? Эрхэм мөндөд үзэгчтэй. Эрхэм мөндөд үзэгчтэй. Энэ удаагийн One Bottle Talk-д манай Маш хүндтэй зочд маань Уцан ирлээ. comeback Дебютэ хийж байна. Иргэн ирлээ. Blackpink болон Bella Marla хоёр. Хоёлаа юу? Blackpink. За тэгээ энэ удаагийн зочдоор маш гоё хүндтэй зочдод ирсэн байгаа. Хэлүүлтгүйгээр их хүмүүс маань мэдж байгаа. Тэгээ яагаад оролцож байгаа шалтгаанууд ч гэсэн бас гадарлаж байгаа байх шүү. Тэгээд би их яхаа болий. Гэтэ би жоохон ярьж гэж. Жаагаад ярьчих. За тэгээ энэ удаагийн дугаар хэд дэх дугаар вэ манай? Эпизод 5 Одоо юм уу? 7 дахь дугаар орсон. Хоёлаа хэддэгт нь орж илаа? 2 дахь уу? 2 дахь нь орж ирсэн. 7 дахь уу? 7 дахь нэлээд олон явчлаа тий. Айгүй олон залуучууд манай хоёрыг манай Bella Marla хоёрыг асуусан байгаа. Энэ хоёр залууч нь л ер нь яг бидний одоо type нөөс юм биш үү те. юм байсан байж тээ. Яана. Тийм үү. Instagram-аар чил миний type бичээлээ хүмүүс. Гоцаад баахал хайртай шүү гэсэн. За тэгээд өнөөдөр бидэд маш гоё сэдвүүдийг ярилцах болно. Ялангуяа нийгэмдэр байгаа энэ залуучуудын одоо амьдралын нэгэн хэсэг буюу юм сайлуулах, муулуулах тэгээд тодорхой хэмжээгээр юм хийж байгаа үед те одоо хүмүүсээс комент авах аюу илбэг байдаг шүү дээ. Одоо энэ видео хийж яхад хүртэл биднээ зүгрөө. Яа. Биний Ярьж. Цаа. Үгүй гүг энэ татаад байна. Тэгээ энэ удаагийн дугаараар бидэд маш гоё юмыг ярих болно. Тэгээд өнөөдрийн One Bottle ихээ винага уцгаая тийм ээ. Yes, харин тийм ээ. Видео авах юм байна. Одоо унаа. За. Cheers. Гоё мэдлээ. Камбай. Камбай. Гоё юм тийм. би өмнөх дугаар дээр баг ингээд нэг 40 секунд эргүүлсэн байдیں۔ Вау. Тийм ах шүү дээ. Жохоо удаа угаарай. Харин тийм. Юм үзсэн юм шиг байна. Гэтэ хараа. Би яг нэг юм хэлхөө. Дахиад нэг юм хэлж байгаа л асуулт юм аа би гэж. Йоо. Ингээ би ингээ одоо ярмаар байгаа байхгүй юу? Ажи ярьж болно. Шинж ингээд хүмүүс ингээ шүүмжилчихгүй гэж жоохон имээгээд их юм. Имэж тийм. Үгүй гэхдээ имэх ёстой байхгүй юу? Ер нь. Ер нь ёстой юу? Тий. Үгүй яг ингээд яалч гол нь бид нар ингээд ийм нэвтрүүлэгт орж байгаа юм чинь дараа нь ингээд хүмүүс үзээд ямар юм хэлэх вэ гэдэг бид нар бас өөрсдөө бодож тэрийг бас хэлэхгүй бол хяналттай юу? тий. Тэгэхгүй бол бас амар хэцүү байхгүй юу? Гэтэ хитрхи бодоод харж байгаа өөрөө Юм гарах юм шүү. Үгүй тийм л дээ. Гэхдээ яг зүгээр одоо ингээд жоохон сейф байдлаа бодож үзнэ гэх юм бол зүгээр яг одоо үз хүмүүс чинь тэд нар чинь байгаа шүү дээ. Бид нар өөрсдөө үзээд гэх комент бичихгүй шүү дээ. Тийм болохоор бас жоохон бодолтой байхгүй болохгүй л дээ. Гэхдээ яах вэ гэж. Тэгээ өмнөх дугаар дээр би зочноор орсон. Тэгсэн чинь айгүй олон юмнуудыг сонин шүүмжлүүд явсан байлээ. Айгүй ямар ярьсан. Одоо залуу хүний баланстай амьдрал. Тийм нэг секс гэсэн. Секс дээр орох уу яаж баланслах уу гэдэг. Тэгсэн чинь бичихгүй. би тэрний талаар айгүй ярьсан. Ер нь секс хийж хүмүүс хүлээж авч чаддгүй юм шүү. Өөртөө хийдгүй юм шиг. Үгүй тэрийг ингээд гэхдээ хүмүүс нанднаар хүлээж авт юм болов ингээд ярьж болохгүй бүр ингээд ярьчлаар Цаагаараа биш байхгүй ингээд зүгээр цаагаараа ингээд наана ч юм уу нандин шимхлээ бодит амьдралыг гэж айл нандин байхаа болцсон зүйл байхгүй юу? Үгүй яг уу заавал секс ярихаараа тэр чинь нандин биш гэсэн үг биш шүү дээ. Тийм шүү дээ. Заавал нэг нандин биш. секс ярьсан юм шүү бузартаал бузар хөхөө. Би ч мөрөөс оржиргоо мооч хийж тодсон. Монголчууд ямар ч их хэллээ. Үгүй гэхдээ чамд гэж ярьсан ч илээ мэдхгүй ингээд миний ингээд дуулж молдож ингээд яаж мажаа хүмүүс яастай ямар мундаг юм бэ хастаа нэр би дутуулсан байна гэж хүмүүс. Гэхдээ гэхдээ хүмүүс яагаад тэрэн дээр хүн дээр хүлээж авсан бэ гэд дүгнэлт хийгээд үтсэн чинь хоёлынгийн амар жоохон гэж бодоод байгаа юм шиг лээ. Тэгээ нөгөө жоохон хүүхдүүд болохоор тэгэхээр энэ хүүхдүүдийн аав ээж нь гэж ямар хүмүүс байна гэхээр би бүр гайхаад манай ээж үдчихэл уун энийг л өнгөрсөн. Тэгсэн ч одоо хүмүүс яагаад стресстэй. Тэгсэн ч ойлгож байгаа хүмүүс нэг их нь ингээ өсвөр насныхан байсан чинь ойлгохгүй яг уурлаад байгаа хүмүүс нь 30-аас дээш насныхан байгаа байхгүй юу? Тэр бүр ид хийж байгаа хүмүүс. Тэгсэн чинь хамгийн гол point нь нөгөө юу штэ.
хүүхдүүд энийг ч үзээд яах хүүхдүүд үзэж байгаа шүү дээ. Энийг ч үзээд юу сурахын үлгэрлэж дуурайлаа. Тэнгүүд хүүхдүүд болохоор хүүхдүүд чинь тэнийг биш байхгүй юу? Юу үзээд тэрнээс нь юу ойлгох өөртөө үзээ мэддэг болсон. Аль үжийн Нэг очиргүй нэг ганц бичлэг үзээд биднээс илүү амар байгаа гэдэг. Үгүй нэг амар биштэй биш зүгээр ингээд тэд нар нэг ганц бичлэг үзээд нэг амар тэрийг дуурайдаг үе нь өнгөрцөн. Өөртөө сошиалаар хүссэн юм үзэж байгаа. Тэгээ тийм ухамсартай болсон. Тэгээд тийм байхад чинь тэд нар чинь хүүхдүүдийг амар бас давхар доромжлоод байгаа байхгүй юу? Биш. Castilla del Lago виногоо гэртээ өнөгийг хөрвүүлэн аваарай. Eversip. За ингээ Яг хэдүүлээ ингээ яах вэ? Хэдүүлээ тэрийг хамгийн задлчих гад ах шиг байна. Тэгээ юу ярьж байгаа хүмүүстэй аягүй сайн тодруулахгүй. Тийш дээ. Очиргүй. Жохон яв идэхөө манай хоёр маань ямар от хүн бэ? Манай хоёр маань манай Wada magazine-ийн Twitter дээр буюу үнэн хэлсүү шийдгүүл гэдэг нэртэй одоо контентэнд оролцсон. Тэгсэн боловч маш олон ийм хандлтуудыг авч чадсан сайн зүйл нь тийм ээ. Тэгээ нөгөөтэйгээр саарл одоо зүйлс нь айгүй сайн яаж байгаа саарл гэдэг л юу гэдэг лээ. Саар юмнууд нь мөөг дагал могоо. Тийм ярьж болно. Чи нэрэ болохгүй байна. та дөрөв маань ингэ. Харин тийм тэгснээр бид нар өөрсдөө ингэ энийг шүүмжлэж байгаа. Энд чинь болохгүй. Чи шүүмжлэл биш шүү дээ. За ингэсэн байлээ. За шууд ингэ. Тэгээ манай хоёр маань Twitter дээр одоо за байж байгаарай. За би сайн танилцуулъя зэ үзэж байгаа хүмүүстэй. Манай Мари Бигнут хоёр маань болохоор Twitter дээр нэвтрүүлэгт оролцсон. YouTube дээр болохоор нийтдээ 60,000 үзэгчдийн хандлттайгаар 1700-ны лайктайгаар 210-ны дизлайктайгаар хандлттайгаар өнөөдрийг хүрсэн байна. Дизлайк нь бага байна шүү дээ. Тэгээд энэ дотроос ингээд хүмүүсийн хамгийн их комент. хаана Агуу бос юунууд хамгийн комент. Тийм. Хамгийн их одоо хандлт. Хамгийн их лайктай комментууд нь юу гэж байгаа За яана. тэгээд энэ дотроос уншаад явчих уу. Яана за. За тэгээд та хэд маань өөртөө бас юу гэж бодож байна буцаагаад Чи гол зүйлтэй уншаарай. Бодит байдлыг нээлттэй л ярихгүй. За ингээ. За 3-7 хоногийн өмнө манай нэр бол ингэж штэ. 3-7 хоногийн өмнө манай Батбаатар гэрлээ гэдэг эмхтэй юм уу эрхтэй юм уу? Бузрын хоёр вэ? Бүр ийм сэжигэн байсан юм уу? Бахархалтайгаар унтаж хөвцсөн яриад байж идэг боожгоон толгойд хоёр төмс вэ? Angry гэсэн байна. За юу гэж бодож байна? Бахархалтайгаар тэрийг ичиж ярих юм уу? Яна би нэрээ нэг эрэгтэй хүнтэй яагаад гэж ичиж ярих юм уу? Шившиг хүн бэ чи. Юу гоцаад байгаа юм бэ гэж чи одоо. За гих мэтлэн ер нь бол хараа. Одоо зүгээр ингээ Гих мэтлэн ингээд маш олон комментууд ирсэн байна. Тэгээд сайн муунууд айгүй хэрсэн байна. Мөнки өөрийнхөө комментүүдийг юу нэрсэн нөө. Нэг удаа бол норсон one bottle. Амар зөөрөөд гой хувцас өмсөө гонж өмсөд ороод ирсэн чинь. Чин зөөрлөд ирсэн юм шүү дээ. Тэгсэн чинь тэгэл комментэн дээр бас хэд хэдэн хатуу коммент авсан байлаа. ямар хит хичээж хувцалсан юм бэ гэж. Монки хүртэл одоо муулдаг хүн байдаг юм бах та. Одоо очиргоо монкигоо яаж ийж. Дандаа гэн сайлт юм уу? Үндэ яагаад та нэг хүнийг муудлаад идэв. Ингэсэн байна. За. Гэтэ Муулах гол амар болтгүй юм шиг. Тэнгүүлээ гол нь яг нүг сошиал чинь яг энэ хүмүүс яг тэг боломжийг надад өгч байгаа шүү дээ. Тэр юуныхаа аккаунтынхаа цаанаас хин бүр хинч мэддэхгүй зүгээр ямар ч удаа нийт зураг тавиал тэгэл хүстэй. Одоо энэ ингэж байхгүй. Одоо доор нь мөнгө их тодорхой ярьдаг юм шиг санагдлаа гэсэн. Мөнгө их гой зэгцтэй ярьдаг юм гэсэн. Яг дээр нь мөнгө ядаргаатай шас гэж. За би шууд нэг юм асууч юм. Ер нь ингээд залуучууд ингээд ямарваа нэг юм хийгээд те ингээд танигдах процесс орж байгаа шүү дээ. Энийн дунд нэг таардаг юм нь муулуулах, сайлуулах. Тэгээ энийг бид нэр ер нь яаж хүлээж авах хэрэгтэй вэ? Тэгээ биднээс гэлтгүү зөндөө хүмүүс байгаа байх. Нийгэмдэр те залуучууд ийм хийх гээл гаргаад ирдэг. Тэрийг нь буцаагаал ялгадаа тавьчдаг. Буцаагаад заримтлаараа сайлдаг тийм ээ. Тэгээ тэр үед ер нь бид нэр яах хэрэгтэй юм бэ? юм ер нь ямар ч ингэж юм ерөөсөө төсөөлөгөө. Ер нь тэгэл сайлуулах үедээ хит өнгөрөөд идэх ш тэгэл гэл. Тэгтээ бас нөгөө намайг гэж хандаад гоё урмыг хэлж байгаа хүмүүст бол аль болох баярлаа гэж хэлдэг. Тэгээд нөгөө тэрэндээ амар бахтах амар дургу. Тэгээ муулангууд ерөнхийдөө бол муулах кинаас ер нь жоох ингээ сүрэг юмнууд орж ирэхээр эхэндээ амар би эмзэглэлдэг байсан хгүй. Тэгээ шууд хэрэлдэж ороод те чи станерээ би яа. хариу бичт юм уу те. Үгүй инстаграмаар над руу нөгөө чатаар бичих юм бол тэгдэг байсан. Тэгээ сүүлийн үед болохоор ерөөсөө таахаа болоод зүгээр блог хийчихдэг болчихгүй. Гэтэ ер нь юу
юу үсттэй энэ нөгөө сөрөг комментуудыг монголчууд амар юу юм бэлээ. Монголчууд амар нөгөө сэтгэлээ хатдаг юм уу? Одоо ингээд нөгөө гадаадд чинь энэ сөрөг комментнаас болоод амин оролт амар хийдэг. Тэгээ бүр тэрнийх нь эсрэг одоо хууль мөл гарсан Японд гэх юм бол тэгсэн чинь ингээд нөгөө тэр Солонгос улсын од ингээ амин оролцоо ингүүт монголчууд сэтгэлийн хатгүй юу дутсан гэж мэд тэгжаа мэгжаа ингээл нэг муулт систем насаарсан үнийг тэгэнгүүт ингээ монголчууд болохоор баг тэгж хэлүүлэхөнд бол амар сэтгэлийн хаттай болоод явд юм шиг санагдсан. Тэгээд ард түмнийхээ боёнд сэтгэлийн хат суугаад явж байна гэж. Гэтэ яг нэг cyberbullying гэдэг чинь угаасаа амар новшин шүү дээ. Ер нь bully хийх гэдэг чинь хүнийг ингэж энэ контенттой давхцаад миний нөгөө дуртай нэг Япон телевизэн шоуны охин ингээд амин оролцсон. Яг тэгээ би бүр давхар ингээд амар сэтгэлээр унаад ер нь ингээд ягаад хүмүүсийн ингээд сэтгэлзүүд ингээд нөлөөлөд байдаг өөрөө Google-ээс ингээд хайгаад үзсэн чинь нөгөө сайн комментноос илүү муу коммент нэг болонгуудаа одоо нөгөө Instagram, YouTube, Twitter, Facebook бүгдэн дээр нөгөө комментны лайкных нь тоо харагддаг шүү дээ. Тэнгүүд ингээ муу комментны лайкны тоо амар их байгаад ирэнгүүт тэр нөгөө сэтгэлзүүд бүр амар нөлөөлдөг юм лээ. Тэгэнгүүт ингээд за тэгвэл намайг сайнаас илүү муугаар боддог хүмүүс нэг юм байна гэд. Тэгээд ингэж явсараад нэг ингээл яцд юм шүү. Дэлбэрчд юм шүү. Би миний бас нэлээ хоримтлагдаж амар эвгүүрж байгаа. Тэгээд нэг амар хэцүү болж байгаа. За ер нь тэгээд бүхсэн стан дээр яшилаа нэг. Над дээр нэг тийм сүр коммент ирээд идэх байхгүй юу? Сайндаа л сүүлэн зүлэх хөөрхөн шүү энэ тийм хөл юм билээ. Тэгсэн чинь над дээр нэг хэд удаа нэг жоох сүр коммент ороод ирчих чи би ч шөө сонь болчих жоо. Би тэрэн дээр ингээл гэж ингэж vibe унцдаг юм байл тийм. Тэгсэн чинь манай хоёр дээр бүр ингээл пат маа гэсэн чи би бүр тайсан л да байна. Өнгөтлөр нөгөө би ч нөгөө ардын бодонд ордон шүү дээ. Тийм шүү дээ. Тэг өнгөтлөр яг ардын бодны ингээ хамгийн анхны сиз яг ихний дугаар ингээд яг бичигдээд тэг яг ингээд цацагдаад тэнгууд ингээд хүмүүсийн комментуудыг харж байгаа хгүй тэг дүнгэж ингээд нэлээд дээр тэг дүнгэж яг ингээд гараал oh my god зургатаа гарчлаа мөрчлээ хүмүүс юу гэж юм бүгч ингээд хамаа комментуудыг ингээд уншингууд бүр амар комментууд байгаа хгүй тэнгууд өөр ирэхгүй амар айгаад амар айцтай болонгуутлаа бид гэрээс 3 хоног гарч чадаагүй амар айсан. Тэгээд гинт ханаа яг ингэ амар шүү дээ. Зүгээр нэг сэтгэл зүйн ингээд дарамт очруулчихгууд ингээд өөрөө ирэхгүй ингээд сонь төсөөлөл за ингээд эндээс нэг хүн ингээд яач ингээд яач яах вэ хүн нэхүү гэд. Тэгээд ерөнхийдөө амар айцтай болцдог юм байлээ. Тийм ээ. Би энэ дээр нөгөө нэг уцаа оролцсон шалтгаан би юм хайсан шүү. Одоо айгүй бол нэг ямар уцаа оролт ажиллах юм бэ гэж харин хүмүүсээ чинь. Тэгээд нөгөө нэг шеэр хийсэн байсан шүү дээ. Тэр айгүй сонин лог гэсэн. Тийм амар сонин. Монголчууд одоо ийм юм ярьж болохгүй. Монгол хүмүүс одоо сексийн тухай ярих нь байж болохгүй. Барууны соёл гэдэг чинь Монгол тохирдгүй юм. Монгол хүмүүс баг хизээч юм байж болшгүй гэж юм ярьсан байсан. Би тэрийг хайгаа олсонгүй шүү. Би наач юм тааж юу жож чинь. логхыг давцалтаагүй байхгүй. Монголчууд эртээр үеэсээ л Монгол гэрт амьдардаг байсан. Тэгэл аав ээж хоёр найзах барыг дүүн нь хажууд нь суугаад за чи ч дүүтэй болох нь дээ л гээл. Тийм байсан хүмүүс чи тэгээд гэхдээ нэг амар учиргүй тэглээгээл амар учиргүй одоо хаамаагүй хүнтэй ягаараа уулзаараа ингэрээ тэгэрэ гэсэн ямар ч тийм сэдв биш зүгээр өөртөөхөө талаар тэгээд энэ чинь ерөөсөө бэлгийн боловсрол түгээх зорилгоор хийсэн контент биш. Багш нарч биш бид. Truth or dare гэдэг тэгээд юу байсан. Тэгээд би нөгөө нэг удаа халуун чинжүү идчихээ дахиж ямар ч идэх тэнхэлгүй одоо хин манай зураглаач мэдэнтэй. Намайг 30 минут яаж тарчилсан нэг. Тэгэнгүүт за идчихснээс зурсахын шулуун шудраг яриа авчиг гэдэг. Одоо би угаасаа одоо надаа би Instagram дээр ч гэсэн оюухан аккаунт дээр ч гэсэн амар хамаагүй байдаг. Амар худлааж үзэглээд байдаг. Тийм болохоор амар яна хэдэлээ яна бистэй юмстай яна тэгж үзэгч гэх юм бол нөгөө хүмүүс нь харангууд энэ ямар. Гэхдээ бид нэр хараа аль болох энийг ярьж иж нөгөө байж болохгүй шүү гэдэг юм нь бол хөрөх байх гэж бодоод байгаа шин. Аль болох юм ингэж хааж нууж ингэж даалтлах тусам болохгүй юм аягүй их гарч ирдэг гэж бодоод байгаа юм л да. Аль болох нөгөө нэг юм ингэж даарч ингэж гаргасан. Тэр хүмүүсийн тэр нөгөө яг нөгөө шүүмжлээд байгаа сэдвүүд ч одоо нэг юм нэлээд амар ингэж газар авцсан байгаа шүү дээ. Тэгээд ямар сэдв вэ? Шууд би хоёрын дээр чи юу гэлээ? Хүсээгүй жирэмслээ. За хүсээгүй жирэмслээ. Тэгэл янз бүрийн өвчин те тэгснэ ингээд замбраагүй гэр бүлийн харилцаа яг энийг одоо ямар утгаар нь холбоод байгааг нь хэр ойлгохгүй. Тэр чинь ингээд Монголд чинь бэлгэвч ороод ирсэн шүү дээ. Тэгээд наад захын ингээд секси анхан шатны ойлголтууд ерөөхдөө бол интернетд ч гэсэн байж байгаа. Тэгээд одоо юун дээр нь тийг эмзэглээд байгаа би үндэ ойлгохгүй байгаа. Жахан сонир ойлголт. Тэгээд одоо наадах чи юу вэ? Барууны соёл баруунда Монголын соёл Монголдоо хэдүүлээ яг юун дээр ярьж байлаа буюу одоо
хосуудын харилцаа, секс гэдэг зүйл ярьж байсан шүү дээ тий. Энд чинь тэгээд нэх Барууных энэ бол барууных. Энэ үний ойлголт. Бид нар болохоор амар төлөв даруу нэг тийм лаг байх хэрэгтэй. Жишээлбэл юу ярина гэсэн үг одоо. За Монголын соёл Монголын Сайхан Монгол орноо хөгжүүлээ гэж ярих юм. одоо дээр үе шиг тэгэл нэг хээр хөдөөхөр мал дээр явж байгаа сонгондуулснаа чимээгүй. Өнөөдөр 3 сонгондуулсан. Тэгээд бадаг тийм юм шиг байгаа тий. Уу харин тийм амар сонирн ба. Айлсвал зүгээр секс хийх оронд зүгээр сонгондох гэж ярих юм уу? Тэгс нөгөөгөө тэгснэ наа чи амар ичмэр зүйл гэж байхгүй. Тэнгүүд одоо нөгөө энийг чинь жинхэнэ нөгөө уншиж байгаа хүмүүс чи ямар нэгэн байдлаар нэг чатаарч бэлгийн үчирхэлд өртөж болно шүү дээ. Тэнгүүдээ тэрийг одоо нуудаг болно шүү дээ. Тэгснэ ингээл ямар нэгэн байдлаар дарамтд дарангуудаа яана би одоо ингээд хилцэх юм бол би өстой ингээд ичгүүртэй байдалд орно. Одоо намайг тэ явдлаа гэж бодно тий. Тэгээд найзуудаа ч хэлж чадахгүй гэр бүлийн дээр ч хэлж чадахгүй тийм хүүхдүүд бас зөндөө л байгаа шүү дээ. Эсэгээрээ бас нэг асуух зөвлөгөө авах гэж юм уу те надад нэг юм ирсэн надад нэг асуудал гарсан ярих ч хүртлээ имэйлттэй байдаг болсон нийгэм буюу барууны юм ярьдаг болох гэдэг байхгүй тийм энэ бичлэгний ачаар зөндөө өсвөр насны охтууд амар гоё юмнууд ирсэн битсэн. Тэгээд та хоёрыг хараад ер нь бол эрэгтэй эмэгтэй сайн найзууд гэж байж болт юм байна. Тэгээд би нэг ингээд биендээ хэрэгтэй үед нь ингээд байгаад амар гоё нээлттэй чөлөөтэй байснараа ингээд бид нар яг та хоёрын нэвтрүүлгийг найзуудаараа үзээд тэг яг наас эдвэр чи ингээ ярилцаад зөндөө өөрсдийнхөө мдээгүй биенийхээ мэддэггүй юмнуудыг мэдэж авсан. Ингээ баярлаа гэж бүр амар олон гоё мессеж ирсэн. Тэдний яг дунд нь ийм хөдөлгөөний хаалт байд юм шиг байна тий. Тэр одоо нөө ицдэг. Тий. Яхаа санаа зовдөг. Ярьсан буруутдаг. Тэгээ ярьсан гаж донтон болдог. Тийм. Ярьсан хамгийн гаж донтон болдог тийм ойлголт төрчдөг те. Бас нөгөө нэг эсэргээрээ эргэтэй эртгэнгүүд эргэтэй хүмүүс нь болохоор аль болох нөгөө олон охинтой яасан нь нөгөө бахархаж ярьдаг. Тэнгүүд эмэгтэй хүмүүс нь тэгэж ярих ямар ч нөгөө юугүй. Тэгмээ гендер асуудал. Тэрийг ч яг эргэтэй эмэгтэй хоёр хүн хоёлоо нийлж хийдэг баг. Ягаад эргэтэй нь бахархаад эмэгтэй нь тэгж доошоо. Юу нэг яагаад ирчүүд Монголч нөгөө нэг эцгийн ерөнхийд юутэй дүүдтэй. Эрх давмгаалалтай байгаад байдаг шүү дээ. Тийм болохоор яалтчгүй тэгэл нөгөө нэг бас нэг сонь комментүүд өгдөө шүү дээ. Өө тэгээд нөхөртөө хааныг зодуулаад бүр хямар сэрэгдэн мэрэгдэн сайн юм нэг өгдөө шүү дээ. алхадуулчихад тест сайхан. Тий. Салах яагаад. Тэгвэл тэр харин тэр үзэл нь амар надад сонь санагдаад байна. Ингээд тэр юу инхтэй ч өөрсдийнх нь гаргадаг. Одоо Өөрсдөө л байхгүй харин тэг яг эрчүүд нь Gen Z ихтгэж биш зүгээр ингээд нэг юм дээр доор ингээд байхлаар амар сайн. Тэмүүтээ нөгөө нэг одоо зүгээр саний одоо тэр нөгөө нэг truth or dare мэр дээр орж мөрөд хамаг юм ингээд ярьж мэрж байгаа шүү дээ. Би ч ингээд солиорол инээлж шинэлдэл тэмүүт гол нь тэрийг одоо ингээд ярихгүй ингээд нуугаадах юм бол нууц зүйлч улам сонирхол татдаг шүү дээ. Тэмүүтээ хүмүүс чинь бүр илүү гээд одоо жишээ нь зүгээр ингээд хүнтэй ондох мондох яадаг идэм бидэг гээл одоо тэр porn юу байдаг тэр чинь ингээд бүгдээр одоо ингээд өсөрнөөс нөхдөд бүгдээр ухаж үзэж байгаа шүү дээ. Юу болтон яад идэм ингээд зүгээр тэрийг бидэг өөрсдөө. Тийм. Тэнгүүд нь тэрийн ийм байдаг шүү. Ингэчдэг шүү, тэгдэг шүү, бла 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 гэж зүгээр хамаг юм ингээл яриад зүгээр амар нээлттэй байх юм бол тэгж нууж хааж амар эвгүй байдал байхгүй. Тэр чинь одоо 30 хүрэх байгаа хүмүүс болохоор нэг амар тэгж аав ээжээрээ одоо тийм залгуулаад. Тийм нэг одоо энэ хүүхдүүдийн аав ээж нь ямар хүмүүс байд юм бэ ингээд гэр бүл рүү орох бол амар тэнэг санагдсан. Тийм. Анцгүй шүү дээ. Тийм. Одоо гэхдээ бид нэр хараа ийм юм хаа. Бидний энэ хурц ярьж байгаа зүйлсүүд юм үзэж байгаа зүйлсүүд дараагийн үеүүдэд илүү байвал зүгээр хаа. Бид нар одоо аль хэзээний тогтсон настай те буруугаар ойлгох хүмүүст одоо хэд мянган яриад өнгөрцөө. Харин бид дүүнэр тийм програмчлаараа суудсан те. Угаасаа бид нар хүлээн зөвшөөрөхгүй байх. Яг л дүү хүмүүсээс юу сонсдیں۔ Эднэрийг юу аавдیں۔ Те сайн ярьдгаа ойлгоцсон юм шүү дээ. Одоо бидний нэг зүйл нэг дүүнэртаа үеийнхэндээ бид нар зориулж энийг айгу нээлттэй яриул илүү өндөр хүртээмжтэй. Тэглээгээд бид нар ч уучраагүй буруу юм ерөөсөө сурталчлаад байгаа юм биш. Тэгээд тэрийг үзэж байгаа хүмүүс болохоор бас ингээд нөгөө нэг зөв талаас нь ойлгох хэмжээний ухамсартай айгу болцсон байлээ. Угаасаа шинэ үеийнхтэй Gen Z юу лээ амар байгаа. Castilla del Lago виногоо гэртээ өнөгүй хөрвүүлэн аваарай. Зүгээр одоо юу хэмдэ хүн муулахаас өмнө одоо тэр хүний оронд байсан бол ямар мэдрэмж төрөх вэ ч юм уу тэр хүн яадаг вэ ч юм эсвэл тэр хүний түүх нь ямар вэ гэдгийг амар бодоод үзэх юм бол энэ захаа хоёр баг ямар ч хэрэггүй биш үү? бодоод үзэх юм бол яг ингээд яа ер нь хоёлаа хоорондоо ярьсаар байгаа дуусах. би ойлгож байна. Миний ард ямар амьдрал байна. Мөнки юм. Чиний ард чинь улаан хар энэ амар гоё юм аа. Хаана хэлсэн. Хаалтаа юунаас мэдсэн ер нь секс байдаг гэж. За яг үндэ заяа. Үгүй. Намайг 7 дугаар анги 7 дугаар ангидаа сошиал хөгжөөгөө ямар ч нөгөө интернет хай тав. Тийм. Тэгээд тэгсэн чинь манай нэг найз нь юу байсан аахгүй юу?
Энд хай тав амар од хүмүүс шүү дээ. Тийм үү? Чи байж л та. Тэгээд манайхны нэг одоо нөгөө эмэгтэй найз нь гэртээ ганцаархан компьютертэй тэр нь бүр интернет ордог зав бүр амар. Вау. Яа, тэгээд юу яасан чи Балаг. бид нар ингээд амар 78 нийлдэг 7 дугаар ангида тэгээд ягаад ч порно гэдэг мэдээлэлтэй болцсон байсан. Яг үндэ 7 дугаар. Яг ч сонсогдсон тийм. Яг үндэ ингээд мэддэг байхгүй юу? Харин хинээс мэдсэн бол тэр ингээд мэдсэн шалтгаан. Бид нар тэгээд мэдхгүй тэргээ санахгүй шүү дээ. Ахнараас дэмжээл ахнарын дүүнэр лөө тэгэл тэдний ирэх. Тэгэл бид нар яг үндэ сонирхож үзэл хаагаал анх үндэ ингээд орилдоол ингээд амар ингээд ингэж мингээл үзчихсэн байхгүй юу? Тэгээд тэгээ ерөөхдөө ингээд харцгаа штэ. Тэгээд яг та ямар гоё юм яа. Яа нөө таагач. Тэгээд одоо ингээд бодоод үзэнгүүт тэглээгээд одоо яг одоо манай нийлдэг найзууд бид нар бүгдээрээ одоо ингээд нийлдэг. Одоо ч гэсэн тэглээгээд ерөөсөө нэг хүнч буруу замаар явсангүй. Тэгээ ерөөсөө ингээд бүгд гоё ингээд ажил төрөлтэй гоё ингээд огтуд баахгүй. Тэглээгээд эрт тийм юм мэдлээгээд ерөөсөө одоо эрт тийм бэлгийн харилцаанд Бараг орохоо гээд. мэдсэн айгуу сайн. Тийм тэгээ бараг ингээд ийм юм байт юм ингээд нэг Энийг ястай байт юм бэ штэ. Гэртээ очичвал энэ чинь ингэж хэлэх юм байна. Одоосаа юм шиг байна. Тэр нэр яг монголчууд нэр ийм амар хаалттай юм бол одоо нөө сүүлийн хүүхдүүдийн ном байгаа штэ. Одоо биднээс тэр аяга хотлоо ярьж амьддаг гэж. Хүүхд таанаас төрдөг гэхэл цэцэг мэцэг гээл эсвэл Би бүхнээс ба төрдөг. би гидснээс гэж боддог Би шүү. бүхнээс ингээ гарчтай. Би гидс ингээ задлаад Тоглоом боогоол аваад ирд юм. Аа вау. тэр чин тоонор тасах сарны гэрлээс тэхөө. Гэнт ингээ хүүхд. харин тийм Яг сарны гэрлээс болтож амтч юм. Жиргэсэн болохгүй шүү. Гэнт Нуудаж өөр яваад тийш яваад хурж ирсэн хүүхдтэй хурж ирэл. харин тийм Аанаас бүкснээс. Яг тэгэж ярих юм бол та нарын тэр гараа яриад байгаа тэр гэр бүлийн гадуур харилцаа замбраагүй юу чи яг тэр Монголын гарын тав уруугээ канонд гардаг шүү дээ. Тэгснээр яг тэр каног үзчихээ нөгөө тэр каног үзчихээ нөгөө шагдрын дүр тоглосон жүжигчэн үнийг хүмүүс яг ингээд жихнээсээ ингээд амар үзий ядаад бодит амьдрал дээр энэ ястаа хөгийн залуу маа. амар үзий ядчихсан шүү. Тийм дээ тэр чистэй хөөх юм даа. заржмаагийн хичээч. Йоо тэр амар хичээ. Үгүй тэр Ихнэр нь Нөгөө нэг хүүхдэд оддог хичээж штэ. Орхитос. Заржмаагийн нөхөр Зарцмагийн нөхөр орхисэн ээж юу? Дядмагийн ихчгийн гол одоо надад авчаа санаанд орлоо хөөх юм. Гэхдээ заржмаагийн ах тэгээд орхитсын ихч. Энэ хоёр. Энэ хоёр гэр бүл болсон гэлээ. Хоёулаа хоолцлээ. канонд тоглол. Харин хоёулаа нэг Хүмүүстэй нэг юм хэлэхэд айгүйх хамаагүй комент бичдэг тий сайн муугаар хэлдэг. Гэхдээ хурж байгаа хүмүүстэй хүрдэн шүү тий. Яа хийгээд ордон шүү нэрээ. Би нэг одоо өөр юм гэсэн. борно ярьж хүрдээ шүү. Зөний юмэр байна. Сайн хүнийг дагуул сарныг өөр мөөг дагуул могоо орлохгүй юу. Би нэг өөр юм гэсэн амар худлаа өгтөө болсон шүү. Оо танаас. Тий болсон шүү дээ миний. Тэр нь болохоор үг бол нүдэнд харагддаггүй хутга юм. Та нар бол үнэхээр нийтийн цаанаас хүнийг бол өстэй сайхан Амар авт юм байл шүү. Манай Соёнбоч бүр one bottle talk-д очоод ихний 7 хоног бүр амар хэцүү байсан шүү дээ. Ажил хийж чадахгүй стресстэй. Харин саяхан муусан комментууд хийм би бичсэн. Аа тийм ээ. Гэтэ бас тийм гоё залуу стрессч ингээ бодлоо. Танд тийм Тэр ялах амтныг чинь нар сар үзүүлмээргүй нандин юм байгаа. Ой. юм байлаа нэг ийм пост явуулсан шүү дээ. Пост уу? Тийм. Чи хинийх вэ? Үгүй. Чиний уйлдуулдаг залуу энерги хүсдэг маш олон залуу байдаг санаа. Тэр нь байлаа. За шившиг минь ой. Цаана байдгийн шиг хүн байдгийн шиг Шившиг минь. Доогоо бай. Үгүй энэ амар ойролцоо сэдв байгаа гэдэг. Тэр ийм юм ярьж байгаа юм чинь чамрын хүн нөхцөн зур явуулчихсан. Ялсан. Чи явуулаа штий. За дагаа бэ хитээ. Чи над руу явуулсан. Чи oh my god чи ямар чи ямар ухаан шившиг байж дуугаа бай чи. Чи нөгөө яасан штий. Усаада би хизээж авраа явуулсан чи. Үгүй их сахаа. За чаагүй би хизээж явуулахгүй биш. Мөки ярьлаа. За зэнийг Би угаасаа явуулахгүй би өөрөө постлдаг гэж. Тийм тийш тий. би тэр хэлээ. Чи өөрөө хадгалсан. Зүгээр явуулчихсан нөө хүн. Үгүй Амруу явуулчихсан. Гэ бэла биш эмхтэй хүнээс. Эмхтэй хүн байгаа ба. Ирэхтэй юм бас байгаа мó. Бага. Хий байгаа. Нэлээдэг ба. Ямар ойцсон надад монкер нөтгөн дээр явуулчих. Би явуулж байгаагүй. Үгүй бэлагийн хувьд зүгээр зураг нь чиний хувьд нөтгөн байсан болоо. Оо яг юм байна. Тэ үгүй арти гэж шавшалтай өстө зүгээр л юм байлгүй боош муу. Оо шээ. Миний завжсэн зураг. Авчихсан. Тэгээ би
улсын хурлын гишүүнээ бас нэг олцсон шүү дээ. Мурат Мурат тэр одоо гүзээс нь харагдахгүй байл тий. Бараг л. Чи тийм юм дуртай юм. Чи хэлж зүгээр харсан. Би бүр хараач гэж. Чи бүр ингэж ингэж хайсан юм уу? Гизэн толоод байгаа. Баг ингэж өгчихсэн. Нийслэр баргаас ахгүй юу. Ингээ харсан чинь хаанагаа. Тэгээд байх болсон л. Тэр тэгээд фэйсбүүкээс блоклуулах юм биш нөгөө харагдахгүй болохоор. Гэтэ хэдүүлээ нэг юм хийх хэрэгтэй хаа. юу? Одоо хүмүүст залруулах юм уу? Залруулах хийхгүй бол бас хүмүүс дахиад ингээ явчих. Амар өөртөө нөхрөө унгацлаа шүү дээ. Амар Яг үндэ хүмүүс бүгдээрээ явуулж байгаа. Тайлбар вайнта тэг шинээр. Хин рүү явуулах, хин рүү явуулахгүй гэдгийг ялах хэрэгтэй хаа. 6 юу? Явуулж байгаа бол хайртай хүн рүүгээ ч юм уу те. Би бол хуучин Нилийн дотныхоо тий. дотныхоо те итгэл чаддаг хүн рүүгээ явуулах ямар ч асуудал байхгүй байхгүй те. Эсвэл андаа энэ ямар зураг байна гэж Гин ч юм уу те. Эсвэл болохгүй тохиолдол гэж бас байгаа байхгүй. Ямар нэгэн болох тохиолдол болохгүй тохиолдол гэж байгаа гэдгийг санах хэрэгтэй. Тэг хүн болгон баг явуулж байгаа шүү. Тий, явуулж байгаа. Одоо би тийм ярьж байгаа явуулж байгаа шүү. Камергүй ярья ёо. Нууцх юм нэрээ. Тий. Castilla del Lago виного гэртээ өнөгийг хөрвүүлэн аваарай. Хэдүүлээ гоё залуучуудаа уриал юм. Юу? Мессеж хүргэе. Одоо яг энэ ярьсан Яг энэ ярьсан зүйлүүдийг одоо гоё хүргэе. Тэгвэл дахиад талцал үсгээл ингээл хуваагдаад нөгөө инфлюенсерүүд нь инфлюенсерч гэнэ. Лузер шүү дээ. Инфлюенсерүүд нь ч юм уу, лузерүүд нь ч юм уу элдв анзын бичээд дуун те. Тэгвэл тэрнийг сэргэлэн юм хилцүүл зүг. Тэгвэл дөрвөлээ яг өөртөөхөө хувьас нэг юм хэлэл болох юм. За та Тэгээ баруун урлаас хэлээ. Яг нэг нь 2 3. За би хэлчих дөө одоо. За тийм ийм байна залуучуудаа. Ер нь одоо үед чинь тэгээд секси амьдрал ийм зүйл чинь нээлттэй байх ч ёстой зүйл бах тий. Бүр ингээд одоо ерхий боловсролын сургуулаас нь эхлээ чи эндээс цэцгнээс биш эндээс төрдгийн ядаглал охтуудын нөө биений мэрхэд чинь тэд настай чинь Өөр хэмж би өгч чинь гэж орлог өгд. Би ч нөгөө цус алдчихсан гэж найз руу залгаад охтууд амар тийм мотивашн байдаг юм. Кинонд гардаг шүү дээ. Мэри биш чинь. Ядаглал тэрийг нэг сургуулийн юм заагаад Тэгээ масан юу яах юм ер нь бол хөвгүүдэд амар сайн бас амар бүр ингээд эмхтэй үнийг одоо ингэж үнэлэхтэй. Ер нь бол Нэг ярьж дөө. тань тийм уушлаараа яана. Тэгээд ер нь иймэрхүү тал дээр айгу нээлттэй байх хэрэгтэй байх. Тэгээд залуучууд айгу нээлттэй байна. Манай дээд үеийнхэн бас сайн ойлгоод доод үеийнхэн ингээ ярилцаад явж бол бас болох байхаа. Тэгээд юу яаж гой ингээд зүгээр ингээд комент бичихтэй жоох ингээд үнэхээр муулмаар байвал би болохоор ингээд үнэхээр хүнийг ингээд шүүмжилмэр ч юм уу ингээд муулмаар ах юм бол ийм хувийн нөгөө нэг найзуудынхаа групп дээр ингээд яа энэ одоо намаа ингээд гэдэг байхгүй тэрнээс ил ингээд амар ингээд нууц аккаунтнаас те чууд ингээд тэр хүн рүү халтсан шүүмжлэл биш бүр доромжлолч бичгийг хүсдэггүй тэг үнэхээр тэнэгтэй байвал ил ингээд тэлцэх маягаар ингээ ярилцдаг. Тэрнээс ингээл амар зөөрөггүй те нэрээ нууцсан юмнаас ингээл амар бичиж байгаа хүмүүс өөртөө яг ямар хүмүүс байдаг бол гэж боддог байхгүй юу. Тэгээ тэр хүмүүсийг давхар өрөвддөг, тэр хүмүүст гомдохоос илүү тэр хүмүүсийг амар өрөвддөг. Тэгээ бодит амьдрал дээр одоо яачих стресстэй хүмүүс нь одоо тэгж байдیں۔ Тэгээ зүгээр үгээ хэлэхдээ ингээ бодож байгаарэ Монголд одоохондоо тийм амар орлолт комментнаас олж амар орлсон байхгүй ч гэсэн ингээд магадгүй цаа нэг нь ч хийж магадгүй. Тэгээ зүгээр ингээд яг тэр чинь болохоор тоглоом биш амьдралаас уйдсан даач юм уу тэгдэг биш. Та нарын яг тэр бодлогогүй байсан үгнээс болоод тий ерөөхдөө бол хүмүүс айгүй баг ингээм амдаараа өгдөг шүү. Тэгээ одоо сексийн талаар одоо яриач яах вэ? Бүр ядчихлаа тий. За. Энэ хэлэхгүй. Одоо хэлнэ шүү дээ. Одоо марлаад алгадсан байна. Юу би Үгүй чи юу ярих юм бэ? байхгүй л дээ. Яриулмааргүй юм уу? Үгүй чи мэдхгүй байх уу юу гэж ярих юм бэ? Тэгвэл хайрын үг хэлчихдэг. Хүмүүс тэгээд хайр хэлчихдэг шүү дээ. Үгүй зүгээр яг Гэхдээ сүүлд яг нэг трутер дээр орчингуутлаараа яг нөгөө нэг амар юу муу болж малсан шүү дээ. Амар хүмүүс шүүмжлэх болоо. Тэгээд тэрийг яг уншчихгуутлаа марлалт хоёр талтай амар эм ороод бүр ингээд үхэрийн юм хоёулаа байгаад тэгээд би ингээд шүн ингээд амар стори хийж мэгээд тэгээд амар хүмүүс ингээд хөрх юм бичээ. Тэр амар гоё юм бэл үү. Би лав Facebook яагаад хаагаад Instagram-ийнхаа профайл зургийг устгаа. Тэгээд тэгсэн чи би
тэрэн дээр нэг бицүүгэндээ би бүр ингээд амар гайхаад байдаг байхгүй. Тоо дээр би бүр ингээд шууд ингээд амар хэцүү байгаа шууд битсэн. Тэгээ тэр нэг стори дээр битсэн болохоор би ингээд та нараас амьдрал гуйж штэ гэдэг нэг үг биччихсэн байхгүй юу? гэсэн юм шиг. Тий. Тэгээд одоо ингээд бодглохлоор амар үг байгаа байхгүй. Ингээд зүгээр яг энэ одоо юу хүнд энэ орчинд ч юм уу те ингээд хамтдаа ингээд мөр зэрэгцээд ингээд явахын төлөө би ингээд та нарыг зөвшөөрөл гуйж гинэ гэдэг чинь ерөнхийдөө хүний тийм байдалд оруулж ин гэдэг бол ерөнхийдөө амар муухай зүйл. Тэгээ зүгээр л яг ингээд хамт одоо би энийгээ зүгээр ингээд амар easy хүлээж аваад тэгэл амар гоё ягаал фан ягаал тэгэл фак ганцад амьдрах юм чинь тэгээд ягаад амар гоё жаргалтай байж болох юм бэ? Тэгээ амар гоё хөвгчлээ байж байгаа л тэрнээс чинь ингээд нэг үзээ ядал энэ яассан тэнийг гэх нүүт Тэгэл 2 жилийн дараа л бүгдээрээ бид нар ямар тэнэг байсан бэ гэдэг үе ирдэг байхгүй юу. Тийм болохоор тэгэл яг тухайн цаг мөчтөл гоё жаргалтай байх хэрэгтэй. Тэгээд тэр өдөр бас над руу бас мөнки миний сторийн түүе зүгээр үү яасан бэ гэдэг амар санаа зовсон. Чамруу миг атсан байна. Тэгээд ер нь одоо хүн амтны тэгэл үзий ядахгүй матахгүй тэгэл гоё байх юм бол тэр цаанаас стрессгүй бүр амар гоё амьдрал шүү дээ. Тэгээ Бэла битэр чи нөгөө хоёулаа байсан тул та бас ингээд гайгүй. Тэгээ би чи нөгөө нэг энийг чи ардын бүдэнд ороод амар Бэла ч амар намайг бодвол нөгөө хатан нураантай. Нуруу амар амархан хугардаг юу лээ. Мэдгүй. Ой нуруутай. Мэдгүй нэг нуруутай нэг юм басаал Нилээ Батбөх нуруутай. Тий, ста хатан ухаан юу мэдгүй. Ястал хүчрэхэг. Ямар нуруу гэдэг лээ. Ноён нуруу. Ноён нуруу хатан ухаан гоё сайхан би. Нэг ингээд амар гутарцсангуудаа Беллаг хараад буцаал ингээд босч ирэл гэх юм уу те. За манай найз чинь бүр энэ байтгаа ардын бодмод ингээд зөндөө ямиг дуулаа гараад ирсэн. Бид тэр чинь хамтдаа тэгээд тэгээ угаасаа ягаад одоо ингээд дахиад ингээд ичихгүй ингээд ярьж ийн вэ гэхээр муугасаа илүү сайн нь бүр ингээд одоо 185% таа гэж хэлж болно. Муулсан хүмүүсээс илүү ойлгож байгаа хүмүүс нэх байгаа. Тэгээд дэмжигч хинээс угаасаа дэмжээрээ ямар сонголт оролцож байгаа шүү дээ. Зүгээр л амар ойлгож хүлээж авж байгаа, эргээр харж байгаа гоё гэгээлэг хүмүүс нь их байгаа болохоор бид тээр ингээд гоё буцаал сэргээл өстэл өөртөө асуудал гаргаж шүү. Ер нь бол яг ер нь одоо ингээд яг одоо ингээд ярьж марж байгаа нь ерөнхийдөө бол амар айцтай байгаа байхгүй юу? Тэгээ цагаар амар айцтай. Ягаад гэвэл ингээд хүмүүс яаж атаклыг амар мэдчихэж байгаа төнгөлтрийг яг одоо ингээд ийм амар сэдвүүд ингээд яриад хамаагүй нээлттэй ярьж байгаа. Яг үнийг хэлсэн чи энийг ярьсан ч хүмүүс угаасаа л бичнэ. Тий. Угаасаа л бичих байхгүй. Одоо өмнөхөөс илүү бүр амар хүн дээр ингээд бид ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр тий. Тэгэхээр ерөнхийдөө бол амар ингээд амар зоригтой ингээд үзэж байна гэсэн үг л дээ. Энэ хүртэл үзэж байгаа хүмүүст аяг баярлалаа тий. Гоёор хүлээж аваарэ. Тэгээд аль талтаа тий бодолцож үзээд надад цантаа даа тийм аа хүмүүст бол комент бичих доромжлох, санс гэдэл хэлэх зөвлөгөө өгөх гэх аюу олон янз байгаа шүү дээ. Тэгээ би яг энийг гэхдээ цаана яг хэн бичээд яагаад бичээд ийм гэдэг бол амар стресстэй амьдрал. Ялангуяа би хамгийн гайхсан юм нь олонний танил хүмүүс одоо тэр нөгөө бит хоёрыг бүр шүүмжилсэн биш бүр тэгж амар доромж өгнүүд битсэн олонний танил хүмүүсийг би амар гайхсан. Ягаад гэвэл тэр хүмүүс шүү дээ хэсэг бүлэг ингээд хүмүүсийг ингэж багцалж ингээд сэтгүүгээр нь одоо ингээд яг тэр хоёрыг дагдаг хүмүүс яг тэр хүний сэтгүүгээр л үзэж байгаа. Зүгээр л ингээд шеэрлсэн бол хүмүүс үзэл өөр өөртөөгөө харах юмыг чинь амар анхааруулахын тэмдэг ингээд муухай эможинууд тавингуудаа яа ингээд амар том гэрэл үсэг тэр чинь ингээд хүний сэтгүүнд нөлөөлдөг байхгүй. Тэгээд хэсэг бүлэг хүмүүсийг ингээд янгуудаа 2 хүн лөө ингээд зүгээр ингээд атаклуулаад байгаа байхгүй. Тэр болохоор ерөөсөө тийм олонний танил хүмүүсийг хийж байгаа бас зөв үйлдэл биш. Тийм шүүмжлэгч гал зөв аргаар шүүмжлэх. Яаж шүүмжилдэг гинтэг. Тэгээ бодит амьдрал дээр өөрсдийнхөө гаргадаг үйлдэлийг бодоод үз. Би бол яг тэр битсэн 2 баачкаг бол би амар сайн мэдээд байгаа болохоор надад амар хөгийн санагдаад би бүр сторинд очихгүй хийсэн шүү дээ. Тийм болохоор бити юм нэг худлаа. За өнөөдрийнхөө дугаарыг үгээр өндөрлөе. Тэгээд манай One Bottle Talk дээр маш гоё сэдвүүдийг олон талаар жихэн олон талаар нь ярьлаа. Харин таарчтай баярлалаа. Topic jump гэдгээр нэлээ олон өсрлээ. Тэгсэн боловч их сүүлд нь бидэд комент хэлсэн тийм ээ. Поинтоо хэлсэн. Тэгээ энэ удаагийн дугаар дээр бүнээр оролцсон цаг агаарсан бүгдээрэнд маш их баярлалаа. Зүгээр. За тэгээд манай Wada магазины дагаараа манай Instagram хаягууд доогоор харж байгаа. Тэгээд дараагийн дугааруудыг туушлаа үзээрэй тийм ээ. Юу voice ороод байгаа юм. Positive байцгаараа guys.